Хэлэлцэж буй асуудлыг бол бүхэлд нь бол дэмжиж байна. Тодорхой хоёр саналыг бол нэмж тусгуулах бол саналтай байгаамаа. Монгол улсын хүн амын талаас илүү хүн буюу 1.7 сая гаруй иргэд нийслэл Улаанбаатар хотод маань өнөөдөр аж төрөн амьдарч байна. За тэдгээр иргэдийн маань жилийн нарийн ногооны хүнсний хэрэглээ бол 45 мянган тонн гэдэг судалгаа байдаг. Өнөөдрийн байдлаар нийслэл дунджаар 52.4 гад 2700 тонн нарийн ногоог тариалж хурааж авдаг. Энэ нь нийт хэрэглээнийхээ 5-6% л бид хангадаг. Ийм харамсалтай тоо мэдээ байгаа юм. Нөгөө талдаа 90 гаруй хувийн импортын хамааралтай төдий чинээгээр валютын урсгалыг бол гадагшлуулдаг. Тодруулж хэлэх юм бол 300-аас 400 сая долларыг бид бүхэн бол жилдээ зөвхөн нарийн ногоо худалдаж явахаар бол гадагшлуулдаг гэсэн ийм тоо статистик байгаа. Үүний цаана тэрхүү орж ирж байгаа нарийн ногоогоо арталд хүний бас эрүүл мэндийн асуудал ингээ яригдж байгаамаа. За дээрх асуудлуудыг шийдэх шийдлийг Монгол Улсын засгийн газраас боловсруулж нийслэл Улаанбаатар хотод эдийн засгийн тусгай бүс Агросити эдийн засгийн тусгай бүсийг засгийн газрын 220 дугаар тогтоолдоор байгуулах шийдвэр гарсан. Үүний хүрээнд нийслэлийн иргэдийн хурал 2025 оны 3 сарын 28-ны өдөр хуралдаж тусгай бүсийн ажлын албыг бол байгуулсан байдаг. За нийслэлийн энэ эдийн засгийн тусгай бүсийн маань гол зорилго бол нийслэлийнхаа энэ хүн амын эрүүл аюулгүй хүнсийг хангах, импортыг орлож экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг хөнгөн үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татаж, олон улсын дэвшилтэт технологи, инновац, ноу-хау шингэсэн энэ технологиудыг эх орондоо нутагшуулах, ажлын байрыг нэмэгдүүлэх гэдэг маш олон төрлийн ач холбогдолтой ийм төсөл байгаад байгаа. За тус ажлын албан маань өнгөрсөн хугацаанд бол үндсэн энэ суурь судалгаа юмнуудыг хийж гүйцэтгэж мөн энэ дагууллагт эдийн засгийн тусгай бүсийн ерөнхий төлөвлөгөөг бол боловсруулан ажилласан. Өнөөдрийн байдлаар 50 орчим хувьтай явж байна. За 2025 онд багтаагаад бол энэ ерөнхий төлөвлөгөөг эцэлж дуусгах ийм цаг хугацааны прогнозтой байгаа юм. За Монгол Улсын засгийн газрын 2024-өөс 2028 оны мөрийн хөтөлбөрт за нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны бас мөрийн хөтөлбөрт 45 мянган тонн бүхий 4 удирлын нарийн ногооны хөлөмж барьж байгуулна гэдэг үгсгээ дэлгэрэнгүй яг тодорхой заасан байгаа. Тэгэхээр үүнийг хэрэгжүүлэхийн тулд бид 2026 оноос бүтээн байгуулалтын үеийг ерөнхий төлөвлөгөөний хараас хийж хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын эхлэл үеийг базаах зайлшгүй шаардлага үүсэж байгаа. Үүний хүрээнд одоо нь хэлж байгаа асуудал буюу 2026 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд эдийн засгийн тусгай бүсийн нийгмийн суурь дэд бүтцийн тэзүү зураг төслийг боловсруулах энэ ажлыг нэгдүгээрт нэмүүлэх бас саналтай байна. За хоёрдугаарт бид хөрөнгө оруулалтуудыг татахын тулд тэдгээр хөрөнгө оруулалтыг үе таалгаараа оруулахын тулд хаалга нэг хэрэгтэй байгаа. За тэрхүү хаалга бол бас газар чөлөөлөлт гэж бид хүмүүс үзээд байгаамаа. Тэгэхээр шаардлагатай эхний хэлжээс газар чөлөөлөлтийг бас энэ ажилд бас тусгуулах юм үндсэн хоёр саналтай байгаамаа. Тэгээ би энэхүү бас саналаа албан ёсны албан тоотоор бас нийслэлийн засаг дарга болон холбогдох байгууллагууд хөрвүүлсэн байгааг бас энэ ташаамд уламжилж байна. Тэгээд саналыг бас тусгаж өгөхийг хүсэж байна. Баярлалаа.